Дижитал концепт компани нь үйлдвэрлэлдээ бүгд найрамдах Солонгос улсын чанартай түүхийг ашиглаж эхэлсэн нь илүү чанартай амт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд бүгд найрамдах Солонгос улсаас жээжүү гахаамах, цагаан будаа, далайн байцааг экспортлон өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнөөдөр Монгол Солонгосын хамтарсан хоолны үйлдвэр нээлттэй хийж байгаад баяртай байна. Монголчуудад нийцсэн бүгд найрамдах Солонгос улсын амт чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гэдэгтээ итгэлтэй байна. GS25 сүлжээ дэлгүүр маань хүнснийхээ үйлдвэрийг нээгээд бид илүү их Монголын хэрэглэгчтэй илүү шинэлэг дотооддоо үйлдвэрлсэн хоол хүнсээр хангах хүчин чармайлт нэмэгдүүлж байгаа нь бол маш том онцлог юм аа. Тэгээд өнөөдөр энэ хүнсний үйлдвэрээс гарч байгаа энэ бүтээгдэхүүний маань хэрэглэгчтэй амтлуулж үзлээ. За энэ дээр мөн Монголын хэрэглэгч мөн Солонгосоос ирж байгаа сайд энэ том дарга нар нь амталж үзлээ. За үнэхээр бидний шинэлэг, шин хоол хүнсээр хангах тэр амт чанарыг бас хэрэглэгчтэй хүргэх гэдэгтэр бол нэлээд өндөр үнэлгээ авч байна гэж ойлгож байна. Жээжүү арлын гахаамах нь бүгд найрамдах Солонгос улсад номер 1 хамгийн гоё амттай мах гэдгээр алдартай. Бид Дубай, Сингапур, Хонконг, Монголд түүх хэдийн нийлүүлж байна. Чэжүүд 530 орчим мянган гахад хижээдэг. Цаашид GS25-ын хэрэглэгчид манай түүх хэдээр хийсэн хоол хүнсэнд сэтгэл хангалуун байвал бид өөр бүтээгдэхүүн нийлүүлж шинэлэг, эрүүл амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмэр орлоготой баяртай байх болно. 한국분하고 비슷한 그런 게 있고. шууд импортлогдсон будаа байгаа. 이거는 한국에서 가져온 돼지고기예요. 특히 제주도에서 가져온 돼지고기거든요. Энэ 제육ний мах нь болохоор Солонгос гахаамах дотроо 제주 ардын гахаамах нь хамгийн амтайгаар алдартай байдаг тэр мах байгаа шүү. Энэ үеэр бүгд найрамдах Солонгос улсын хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд болон холбогдох албаныхан GS25 дэлгүүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандарттай танилцаж Монгол хэрэглэгчдийн санал сэтгэлдлийг сонссон юм. Мөн бүгд найрамдах Солонгос улсын эрүүл чанартай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорж ажиллахаар боллоо.